ээжийг дэмэж шалчаад гин. Энэ ямар муухай амтан бэ? Төрсөн ихээгээ дэмэж шалчаад гэж байгаа. Хэн шалчихсан? Чисээ дэмэж шалчаад гэж хэлээ үсттэй. Болил доо, болооч дээ. Би таныг шалчихсан уу? Чи миний ээж би таа. Та нар болооч дээ. Та нарыг ингэж амьдрэх гэж өстой бодсонгүй. Ингэж яач гэжтэй. Дашдарж чи арай дэндүүж удаггүй байна. Намайг загнах хүн байхгүй гэж бодож байгаа юм биш үсттэй чи. Ээжээ. Дашдарж таныг ямар шуухан авч явж ирснийг ядаж та хүнээр хэлүүлчих болно шүү дээ. Ер нь таныг гэртээ амьдруулахгүй гэдэг юм бол бид нар ирээд аваад явчих шүү дээ. Тэгээд аваач. Аваач чада. Чигэртээ аваачаад цагаан оргонжилтад аавд хөвтүүлээд чи. Сэсний савын чи өдөрт 10-20 удаа угааж авахгүй юу? Сэдвээ. Чамдын ураатай. Чижид хамгийн хайртай нэг явцтай. Айгуул эднэр чамаас төрөл аваа өчш шүү. Чод аав юу? Чи бүр солиорчиж. Гээ чи бүр архины цагаан солиод тусцсан юм шүү. Үчи аваа ял та. Авчихгүй мө? Надад тэгвэл их ч аваа явахгүй да. Танах ч олуулаар бужигнжэдэг айл. Ээж маань уухгүй л үдэ танад. Яг 2 хоноод хоолны мах гэд ирэх үз. Би 2 хурц голгүй. Одоо ээжийг аваа юу? Золоож ирэмсэн мөтгөн төрнө. Нэг хархуу ороод ирчихсэн гэрт багталцахгүй оволцоод л байна. Тэрнээс аваад явмаар л байна л та. Танаа гэрт чинь ганц чавганц багтахгүй юм биз дээ. Заах. Тэгвэл одоо багтах шингэхгүй зовлон байх юм биш. Ахаа явахгүй да. Та чинь сонгуул Монголгаа явцгаар авгаа чинь гэртээ уудаг сууж байгаа юм гэвчтэй. Та чинь хүүхдтэй биш. Муу ээжтэй мань хууч хөөрөөл байж байна. Та аваа юу? Би чинь хийгээд байгаа юм. Гүй миний дөө. Гүй чи буруу яриад байна. Жаахан халтсан байна. Ер нь тэгээд ч ээж маань бас хөдөлгөөнгүй нэлээд удаа хөвтлээ. Хөдөлгөөнгүй хөвцсөн хүний чинь хөдөлгөж болдгоо гэв үстэй. Гүй тийм биз дээ манайхаа. Та өөрөө буруу яриад байгаа байхгүй. Та яа юу шатаа? Та Үгсэн та нарын хин ч авч явахгүй байхгүй. Бэжэ. Та зүгээр нана хэвтнэ дөө. Бид нар яаж амьдрч байсан? Яг тэрүүгээрээ л амьдрын бид нар. Та нар өөрсдөө ийм байж, намайг ийм тийм гэж бити хуццгаа. Заал манахас. Мосон. Зайлцгаа та нар. Үргэлжлэлийг оройгоос